Улаанбаатар хотын шинэ суурьслын бүсийн 6000 орчим сурагчтай 34-р сургуулийн 60 жилийн ойн жил тохиож байна. За ойн хүрээнд багш сурагчид хамтран Монгол өв соёл биерэн бичгийн үзэсгэлэн дэлгэлээ. Мөн 34-р сургууль эрдмээр жүгрэлсэн 60 жилийн ойг угтан 60 жил 60 бүтээлч аян өгнүүлж байна. Энэхүү үзэсгэлэн 93 наадам шагаан харвааны төрлүүдийг Монгол бичгийн биерийн бичвэрээр бичснээр онцлогтой. Монгол өв соёл үзэсгэлэнд 34-р сургуулийн дэргэдэх гэгээн шиг дугуулангийн багш сурагчдын хамтарсан болон хувь уран бүтээлүүдийг багтаасан 100 орчим бүтээлийг дэлгэн үзүүллээ. Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх суралцагчид болон олон нийтийн үндэсний бичиг соёлоор бахархах, шамдан сурах хүсэл эрмэлзлийг бий болгох зорилготой энэхүү арга хэмжээнд 93 наадмын хүүхдийн үзүүлбэр 34-р сургуулийн дэргэдэх Игшилэнт морин хуурын дугуулангийн сурагчдын үзүүлбэр, биерэн бичлэгийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг үзүүлж хүрэлцэн ирсэн зочдын сонор мэлмийг хослууллаа. Тэгээ энэ бол манай сургуулийн гэгээн их шиг дугуулангийн уламжлал болгоод явагддаг ийм сайхан ажлын нэг байгаа юм. За энэ ажил маань бол маш их өргөн цар хүрээнд тухайлах юм бол тодорхой агуулгуудыг тэр дундаа үндэснийхээ бахархал болсон 93 наадмыг цогцоор нь Монгол бичгийн биерийн бичгээрээ буулгаж үзэсгэлэн гаргаж байгаа нь бол хамгийн их ач холбогдолтой онцлог ийм үйл явц болж байна. За энэ жилийн үзэсгэлэн бол Монгол өв соёл гэсэн нэртэй. Тэр дундаа Монголын 93 наадам шагаан харвааг шагаан харвааны төрлийн тэр талаарх зүйлүүдийг тийм ээ дуу шүлэг домог үлгэр тэр цолыг яаж олгодیں хэрхэн ямар амжилт үзүүлсэн хүн тийм цолыг авдсан бэ гэх мэтлэн танин мэдхүйн эдгээр үндэсний спортуудаа хүүхдүүдэд танин мэдүүлэх зорилготойгоор ингэж 93 наадам шагаан харвааг Монгол бичигтэй биерийн бичигтэй хослуулснараа онцлогтой. Монгол өв соёл үзэсгэлэнтээ үндэсний бүхийн цолыг сумын начнаас эхлээд улсын авраг хүртэл 13 цол, сур харвааны цолыг сумын мэрэгнээс эхлээд улсын дархан мэрэгэн хүртэл 15 цол, шагаан харвааны цолыг сумын мэрэгнээс улсын даяар дурсах мэрэгэн хүртэл 9 цол, уяачдын цолыг улсын алдарт уяачаас улсын тод манлай уяач хүртэл 5 цол буюу нийт 41 цуврал бүтээлийг гол бүтээл болгожээ. За ингэснээр тус үзэсгэлэнгээ сонирхон үзэж байгаа зочид төлөөлөгчид, эцэгчүүд, суралцагчид Монгол өв соёлын талаарх цогц мэдээллийг нэг дороос авч үндэсний бичиг соёлоор бахархах, өв уламжлалаа шамдан суралцах, хүсэл эрмэлзлийг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм. Нэгэн жарны түүхтэй нийслэлийн ерхий боловсролын 34-р сургуулийн хамт олонд 60 жилийн аймындыг дэвшүүлье.